Сайн уу. За эрхэм үзэгчдийн амралтын өдрийн өглөөний мэндийг хүргье. Вашингтон дэсийн хотод өнөөдөр бол 2 сарын 28 Бямбарг өглөөний 9 цаг болж байна. За өнөөдөр өглөө Америк, Израилийн хамтарсан цэргийн хүчин Иранд цохилт өглөө. За энэ бол тэртээ дэргүй одоо дэлхийд дахин ер нь таамаглаж байсан ийм одоо цэргийн цохилт өнөөдөр болж байна. За энэ бол Иран, Америкийн хооронд өрнөсөн цөмийн зэвсгийн зурааны баяжуулалтын одоо хяналтын талаар яриа хэлэлцээр одоо амжилтгүй болж. За ингээд амжилтгүй болсны дараагаар ийхүү Америкийн эцэг улс удаан бэлтгэсэн цэргийн цохилтыг Израилийн одоо цэрэгтэй хамтарч ийхүү хийлээ. За энэ нь багцаагаар бодоход Вашингтон дэсийн хотын цагаар өнөөдөр өглөө 2-оос 3 цагийн хооронд болсон гэдэг нь тодорхой байна. За та бүхний харж байгаа ерөнхийлөгч Трампын мэдэгдэл бол үндсэндээ өнөө өглөө шөнийн 3 цагт хийсэн мэдэгдэл. Ерөнхийлөгч мэдэгдэхдээ хэдхэн хормын өмнө манай цэргийн хүчин Иранын дэглэмийн эсрэг цэргийн цохилтыг эхлүүллээ гэсэн ийм мэдэгдлийг бол хийлээ. За тиймээс ерөнхийлөгчийн мэдэгдлээс үзэхэд бол энэ нь одоо нэг удаагийн цохилт байгаагүй. За цаашдаа цэргийн ажиллагаад үргэлжилнэ гэсэн таамаг хийж болохоор байна. За цэргийн цохилт болно гэдэг нь бол маш тодорхой байсан. Америкийн одоо арим бол түүхэнд байгаагүй асар их цэргийн хүчийг ойрох дорнодод Ираны одоо эргэн тойронд байршуулж байсан. За ингээд үндсэндээ өнөөдрөөс өмнө одоо 2-оос 3 өдрийн дотор Америкийн Дөрийн департаментаас Израиль болон одоо ойрох дорнодод байгаа элчин сайдын яамны ажилчид болон одоо иргэдээ буцаан одоо гаргаж зодмор одоо онцгой албан тушаал байгаагаас бусад хүмүүсийн хувьд Израиль улсыг орхин гарах ийм анхааруулга хийж байсан. За энэ бол цэргийн цохилт одоо болно гэдэг нь маш тодорхой итгэж байсан үзүүлэлттэй гэж бодож байна. За ингээд ямар ч тач өнөөдөр өглөө Израиль Америкийн цэргийн хүчин Ираны одоо цөмийн байршлуудад цохилт өгсөн ийм мэдээ байна. За одоогийн байдлаар энэхүү цохилтын цар хэмжээ ямар байсан? За ингээд хэвлүүдээр бол янз бүрийн мэдээ гарч байна. Яг албан ёсны төвшөнд Ираны талаас одоо томоохон албан тушаалын ямар хүмүүс энэхүү цохилтонд ам өргөдсөн зэрэг одоо мэдээлэл тодорхой бос байна. За Трампын хэлсвэгэнд бол бид Иран улсыг одоо цөмийн зэвсэг хөгжүүлэхийг зөвшөөрөхгүй гэдэг. За ингээд Трамп бол өмнө нь бол одоо Иран улсад дэглэм өөрчлөх тухай сериосны ярьж байгаагүй бол энэ удаад бол Иран улсад одоо дэглэм өөрчлөх тухай бол ярьж байна. За тиймээс Ираны зүгээс ямар одоо хариу цохилт үзүүлэх зэрэг нь маш одоо сорилттой. За ийм мэдээ болж байна. За Ираны талаас бол одоо энэ удаад улаан шугам гэж байхгүй боллоо. За Иран улсын хувьд одоо ямар ч одоо цэргийн болон бусад арга хэмжээ авах хариу үйлдэл үзүүлэхэд нээлттэй боллоо гэсэн ийм одоо мэдээллийг бол хийж байна. За нэгэд Ираны зүгээс хариу цохилт өгөх нь бол маш ойлгомжтой. За харин энэ удаад одоо Ираны зүгээс хийх цэргийн цохилт ямар цар хүрээнд байх уу гэдэг бол одоо маш одоо тодорхой бос. За ингээд ямар ч тач эхний ээлж нь магадгүй Израилийн одоо чиглэсэн цэргийн цохилт хийх нь тодорхой. За нөгөөтэйгүр одоо Персийн болон Арабын одоо орнуудад байрлаж байгаа Америкийн цэргийн баазуудад цохилт өгнө гэдгээ Ираны тал тодорхой илэрхийлсэн байсан. За Америкийн нэгдсэн улс бол ойрох орнуудад одоо маш олон цэргийн баазууд байршуулсан. Нийтдээ 19 орчим одоо цэргийн бааз байрлаж байгаа. За эдгээрт нийтдээ одоо 50,000 орчим одоо цэргийн албан хаагч байдгаа гэсэн ийм одоо багцаатай байдаг юм байна. За тиймээс ч Америкийн нэгдсэн улс энэхүү одоо болцсошгүй цэргийн ажиллагаанд бэлтгэл болгож эдгээр цэргийн баазуудад байрлаж байсан одоо онцгийн шаардлагагүй одоо бие бүрэлдэх хүн за энгийн иргэдийг одоо буцаан татах сэлгээн байршуулах ажлыг бол хийж эхлээд байсан тухай хэвлүүдээр мэдээлж байсан юм а. За ингээд ямар ч тач магадгүй бүс нутгийг хамарсан цаашлаад магадгүй дэлхийн дахиныг хамарсан
цэгийн одоо сөргөлдөөн эхэлж байж магадгүй ийм үйл явдал боллоо. За ингээд болж ирэх үйл явдлын мөрөөр илүү тодорхой мэдээлэл одоо олон нийтэд тодорхой олмогц үүссэн нөхцөл байдлын тухай эргүүлэн мэдээлэх боллоо. За ингээд өнөөдрийн өглөөний тоож мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Өнөө орооны 7 хоногийн тоо мэдээгээр дахин уулзцгаая.